Зам байцгаана уу? Тугис ТV хамттай подкастад тавтай морил. За манай өнөөдрийн энэ удаагийн дугаар маань болохоор Монгол улсад саяхан аялан тоглолтоо дуусгаад гэртээ ирсэн байгаа дүүгээ урьлаа. За Mongolia Entertainment-ийн бүжигчин Бямбагийн Халиун гэдэг хөөрхөн дүүгээ урьлаа. За эгчийн дүү сая одоо бараг 40-од хоног явбуу яав Европоор энэ Монголын нэг өдөр тоглолтоор. За бид нар сая энэ удаагийн анхны өдөр 2 цэцгөрөө ерөнхий 28 хоног 10-аад хоногтоор явлаа. Ямартай үзүүлэлтэй. За үзэгчдэд цаахын хичээнд өөрийгөө танилцуулаарай. За ер нь хэний юм бэ? Хэдэн наснаасаа бүжгэнд оролцсон бэ гэх мэтчлэнгээр яриагаа эхлэе. Намайг Бямбагийн Халиунаа гэдэг. Би одоо 26 настай. Анх 2017 оноос бүжгийн урлагтад бүжгэлж эхэлсэн юм. Бүжгийг дурлж эхлээд 3 дугаар ангийн хөгжүүлэлтийн яатны багш дээрээ бүжгийн дугаард явж эхлээд тэгээ одоо Монгол амт чиглэлтэй бүжиглээд ажиллаж байгаа. Тийм байна. За Монголын нэг өдөр тоглолтч эгчийн дүү чи 2 жил дараалаад явчлаа штэ. 2 удаагийн те 1 жилийн завсарлагаатай явсан те. Тэгээ хоёулын дээр нь Европоор явлаа. Хэдэн орноор явдаг вэ? Ер нь Европын энэ жил гэхэд. Энэ жил бид нэр Европын 13 улсаар ирсэн. Өмнөх явцдаар бас нэг 11 шалах байсан. Өмнөх явцд нь 2022 онд 22 оны 100 явсан бид нэр Европын орнуудаар батлаад ажиллаж байгаа. Тэгээд 12 орноор яваад бас 20 хоног явчихад ирсэн. Энэ тоглолтоор болохоор бид нэр яг цагаан сар дуусгаад хаврын улсуудыг буцаад тэгээд Европын бас нэг 13 улсаар 28 хоногийн зүүнний бүрэлдэхүүнтэй 28 хоногийн аялал тоглолт хийсэн байгаа. Яа, нүсэр те. Тэгээд манай Монголын нэг өдөр тоглолтыг ерөөсөө яг нэг цэцэг чимэг нь болсон хамгийн чухал үзүүлбэрүүд бол яалчгүй бүжгийн үзүүлбэр гэдэг аахгүй. Их чинь бүр анх ирэхэд бол бүр шокерж исэн л да. Би ч одоо Штутгартад байгаа штэ Германы. Тэгээд вау ямар гоё юм бэ. Тэгээд Монгол бүжиг орчин үе рүү оруулаад тэр хувцс хуунаар тэр загвар дизайн та нарын бас тэр октоодыг бол би ялахгүй тийм ихэр юм шиг гоё юм. Яг л нэг цэцэг цэврүү шиг октод ингээл маш гоё бүжгэлдгэлтэй тэр entertainment тал дээр нь бол үнэхээр супер байдаг. Тэгээд Европын маш олон монголчууд маш олон хүмүүс огшиж Монголынхаа нэг өдрөөр сайхан монголоор амьсгалж маш сайхан жаргалыг бол бид нар бол авч чадсан. Тэгээд танаа бас хамт олонд бас баярлаа гэдгийг бас Штутгартынхаа манай Штутгартад 3 сарын 8-нд ирсэн те. Тэгэхэд 3 сарын 8-нд маш өөр улсуудаас хүртэл ингээд Испаниас тэгэл ер нь ингээд маш олон улсуудаас хүмүүс ирж үзсэн. Тэгээ тэр олон үзсэн хүн болгон маань сэтгэл өндөр ботсон. Тэр болгон дээр ингээд танаа хамт олон бол багаараа мундаг гой сайхан үзүүлбэр тоглолтыг үзүүлж чадсан бас баярлалаа гэж бас миний зүгээс хэлмээр байна. Үнэхээр гоё. Дараа ерөнхийдөө бол одоо энүүгээр дахиад энэ Монголын нэг өдөр хөтөлбөр маань явах байх гэж бодож байна. Ер нь явах гэсэн төлөвлөгөө байна уу? Сураг ажиг байна уу гэх чинь дөө? Манайх Монголын өдөр 3 гэсэн чинь ер нь ерөнхий явах байх. Тааштай ямар байгаас нь манайх ер нь Монголын өдөр гэхлээр дээшин засгийн газраас санаачлаад биднийг дэмжиж тэгээд оюун ашигтай биднийг өөрөө бидний тоглолтыг анх хийжсэн 2022 онд. Тэгээд 22 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Энэ удаагийн бүрэлдэхүүн болохоор 40 хүний бүрэлдэхүүнтэй маш том бүрэлдэхүүн байсан. За найруулагчтай бидний танилцтай. Тэгээ айгүй олон дуучид урамжлалж, мариу хурцгээд айгүй олон хүмүүстэй байсан. Одоо дараагийн юугаа тоглолтоо нэгэн бодож байгаа, төсөвж байгаа гэх баха манай зүйл. Өмнөх хүмүүсөө илүү бот аврал гэж үздэжтэй, илүү хүмүүс хүчтэй илүү асгал суугаа монголчуудынхаа хэлний дэжтэй ингээд тийм гоё урлаг гэдэг зүйлээр чих орныхоо бүх зүйлийг ингээд мэдрүүлсэн тул гэж байна. Да ерөнхийдөө бид нар тийм төлөвлөгөө байгаа. Гоё. Тэгээ эгчт нь бас нэг гоё санагдсан. Манай бүжигчин охтууд их ийм үнэхээр гоё л доо ёстой л нөгөө хатан гоог бол тэр оцсон орон болгоныхоо одоо талбай төв онцлог хэсгүүдэд очиж алхаж тэндээ бүжиглэж бас монгол хувцас өмсөд маш гоё ингээд хүмүүсийн бүр харааг булаатал маш гоё үзэсгэлэнтэй харагдчихсан л та. Та нар ер нь ядарсан болов яасан бол тийм шахуу хугацаанд тэгээд өдрөнч бүжиглэн оройнч тоглолттой яав ер нь гайгүй байсан уу ядарсан уу ер нь ядрах байж яг бид нар чинь тэгээд нэг улсаас нөгөө улс руу явах юм бол машинтай нөгөө явдаг тусдаа явдаг тэгээд
хостелтэй очиж унтцаад өглөө нь гараад цагаас руугаа бас өөр хот руугаа яваад оройн цагаасандаа ороод цаад явах жишээ нь ингээл айгүй 28 оны байнга имиж социалист болохоор ядарна. Гэхдээ ядрах гэжээ тухайн орондоо очиод хүмүүсээ хараад тэр хүмүүсийг хүлээж авч байгаа байдлыг үзээд алга зуршилтыг биднэрт дараа нөгөө нэг амар их баяр хүргэх юм. Амар гоё та үнэхээр гоёсэн таныг ингээ харах гоё байлаа харамсахгүй гэх тэр болгоныг ингээ мэдрэх. Яа тэр ядрах тааш. Тэгээд тэрийг марцдаг. Юу айгүй гоё. Миний хувьд ингээд Штутгартт гэхгүй ингээд Европод байгаа ингээд энэ тэнд оронд гэдэг Монгол хүмүүстэй фэйсбүүкийн найзууд ахгүй. Тэгээд сая сүүлийн ер нь хугацаанд бол та нартай хамт авахгүйсэн хүмүүсийн зураг л их фэйсбүүкээр орслоо зүгээр бүжигч охтуудтай тэр дуучид хамтлагуудтай ерөөсө бүгдээрээ зураг авахгүйсэн маш их хүмүүс ингээд бүр үнэхээр жаргалтай огшсон тийм гоё мэдрэмжүүдийг өгч чадсан үнэхээр гоё байсан. Бас ихчтэй бас бичлэг мэтлэг өгөөрэй гоё подкастныхаа дундуур оруулъя гэж бас хэлмээрээ нэг чинь ягаад гэвэл та нарынхаа гоё бичлэгүүдийг оруулаад бас те подкаста юуны тухай яриад байгааг бас дахин сануулах үүднээс нэг оруулъя гэж бодож байна. За хичээндөө тэгээд одоо 9 жил бүжиглсэн байна штэ хүүхдтэй хасаа хойш те энэ хугацаанд ер нь та нар бас ганцхан энэ Монголын нэг өдөр хийдгүй штэ танаа entertainment ч айгүйх баяр ёслолуудаар гоё шоу хийгээ тэр тусмаа шинэ жилээр гоё харагдаад идэг тэр тухай бас яриач хичээндөө. Манай entertainment ер нь байгууллагуудад 12 жил болж байгаа. Манай entertainment бичлэгийн даасан гээд монголчууд маань ерөнхий нийгэмдээ Монголын шинжлэх ухааны хаалтан гэж байдаг шүү дээ. Манай шинжлэхийн даасан гэж маань анхаарал өгч юм дагаж явсан. Entertainment гэж ороод одоо ажиж хийсэн жил болсон. Манай хяад ингээд наадмын нээлтэн дээр ч юм уу эсвэл ингээд шинэ жилийн арга хэмжээ төрөн найр гэх бүх юм Монгол болж байгаа үйл ажиллагаанд бүхэнд оролцдог. Тэгээ бас юм гадагшаа юм өөр хүмүүстэй одоо хамтарч ажиллах циркээр ингээд сая бид нар бас 23 онд 22 оны 9 сард яваад 6 сарын гэрээтэй 23 оны 1 сард ирсэн станд энэ цэгт манай хотод үзүүлээд ер нь гадшаад бүх арга хэмжээнд үзүүлсэн манай хайд зөвхөн аргачлаг. Манай байгууллагын хүмүүс амар ах туштай. Манай хөр нь Монголоо тийм нэг тийм ер нь дэвс олон байдгүй. За ерөнхий амар байдгүй хамтдаг Монгол байдгүй айгу олон төрлөөр хувьсаж чаддаг. Тэгээд зөвхөн институт байдлаараа тавьж чаддаг. Зөвхөн институт үзүүлдэг. Ганц төрөлтэй байсан маш олон төрлөөр хавьж чаддаг. байгаа. За нэр баасан гэснээс бас найзгаа магтмаар санагдлаа. Бид ч одоо багасаа нэг байранд байсан л да. Манай найз бол ёстой нөгөө нэртэй хүний зүстэй хүүхэд гэдэг шиг шүнгээ гэдэг маш сайхан айрмын том дарга хүний хүүхэд байгаа. Тэгээд баска маань жоохон хүүхдээ хасаа ер нь бол ботгоны бүжиг хийгээ бүжгэлдэг байхаас нь мэддэг миний одоо ингээд байрны найз маань байгаа. Тэгээд найзгаа бас ер нь маш их баярлаж бахархаж бас харж явдаг л да. Ягаад тэгэхээр зэрэг
Энэ олон хүмүүсийг аваад энэ Европ ТV-ээр маш олон орноор явж энэ том тоглолтын группийг авч явж тэр олон хүмүүсийг зангидаж чаддаг. Тэгээд тэр тоглолтын чанартай маш чадварлаг өндөр одоо зиндааны гэсэн үг шүү дээ. Ерөөсөө маш юм гоё супер болж чаддаг. Одоо үзсэн хүн болгон огшдог. Тийм гоё юмыг хийж чаддаг, бүтээж чаддаг маш гоё мэдрэмж өндөртэй залуу байдгаа. Тэгээд Баскада бас дахин баяр хүргээд миний найз чи шүү гэж бас хэлмээр санагдчихлаа. Бас Баскагаас би бас нэг юм хараад айгу баярлж ирсэн. Та нар 22 онд ирэхэд штэ. Цаадах чинь та нарын ингээд хувцснуудыг ингээд үзэж яхад нь би хөө энэ утсан дээрээс нь харсан л да. Ямар гоё ийм гялтгансан залтгансан ямар гоё стилтэй юм бэ гэсэн чи найз нь энэ дизайныг гаргадаг штэ гэд хөөх тийм үү гэ би бүр биширчээсэн. Тэгээ тийм мундаг бахархам сайхан стайл нөгөө авьяас нь гэрэлтдэг тийм сайхан залуу байдгаа. Тэгээд Баскада бас дахин амжилт хүсье. Дараа дахиад баг хамт олноороо манай Штутгартаар ирэхэд найзынх нь гэрээ хаалга бол үргэлж нээлттэй хэдүүлээ байсан ч чихээд унтуулнаа гэдэг бодолтой байгаа шүү гэдгээ бас подкастаараа дамжаад хэлмээр санагдчих та. Манай подкаст чинь манай инстаграмын бүх хувцсны дагуур дизайныг гаргадаг. Онцлог нь өөрөө чиг явж авдаг. Тэгээ магаз тагэл бүх юм чимэглээ бүх зүйл өөрөө амар анхаарч ажилладаг юм. Тэр бол ястаа мундаг шүү. Тэгээ тэр хувцсны тэр сүрлэг октоодын нөгөө ингээд гоё биетэй гоё октод тийм гоё ингээд өвөрмөц загварлаг ингээд ёстой л нөгөө супер хувцлаад ирэхэр чинь тэр тоглолт чи ёстой жинхэнэ entertainment утгаараа гарч ирдэг байхгүй айгүй гоё бахархмаар байдаг. Тэгээд бас л мундаг шүү нэрэ. Мундаг гэхээс өөр хэлэх үг болдгоо юм да. Гоё. Тэгээ өөр одоо тэгээд ихчинд Монголда одоо та нар яг уу ерөнхийдөө бол ингээл тоглолтуудаа хийгээл давталгаа бүжгээ давтаад байж яг уу ер нь. Тий, одоо бид нар сая ирээд манай зарим бүжигч маань Клепотра гэдэг манай жижиг Монгол таньж байгаа. Тэрэн дээр 8 хоногтой шин цирктэй бас нэг циркийн юу тоглолт болж байгаа. Тэрэн дээр бас манай 8 хоногтой байна. Ингээд тийм ирээд шууд ажил Вэрлэстаа тийм ингээд бид нар тоглож юу хаан тоглож хаан үз ажиллагаа хийж тэрэн тэгээд манайхыг өрөөл тэгээд бид нар очдог та. Тэр нь байнгын завгүй.
Ястаа мундаг. За ингээд бас ийм сайхан мундаг хамт олонны үйл ажиллагаанаас жохон ч гэсэн бас хүмүүст сонирхолтой гэж одоо. За баска бол хааштай завгүй юм бэлээ. Подкаст бол өөрөхгүй байна. Тэгээ заадах чи үнэхээр завгүй юм бэлээ. Үнэхээр их ажилдаг, үнэхээр их ингээд олон хүнтэй зэрэг контакт хийж олон ажлыг зангиддаг учраас би ер нь бүжигчин дүүгээ урий гэж шийдсэн юм аа. Тэгээ ихчийнхээс урилгыг хүлээж авсанд баярлалаа минь дөө. Баярлалаа намайг тань нэрсэн баярлалаа. Яг чадахгүй. Гоё наа. Ягаад тэгэхээр зэрэг яг ер нь бол ихчийнх нь нэг зориг айгүй энгийн байдаг л да. Подкастнууд зүгээр яг байгаагаараа л байх тууштай. Яг байгаагаараа ярилцдаг, монтаж хийдэггүй. Тэгээд дээрэс нь энэ хамтдаа подкаст маань ямар учиртай вэ гэхээр зэрэг ерөөсөө энэ Монголдо одоо очсон байгаа болохоор чи хамтдаа подкастт орж байгаа байхгүй. Энэ маань яадгүй гэхээр зэрэг чиний одоо саяын ингээ те Европоор гоё аялаад тоглолтоо хийсний чинь тухай яриулах болохоор зэрэг Монголдогоо учраас хамтдаа подкастт ордог. Ер нь хамтдаа подкастын зорилго бол ер нь Монголдо байгаа хүмүүсийг оруулдаг. За яг байгаагаараа гээд подкаст бол жинхэнэ ингээд чиний тоглолтын үеэр ярилцлага авъя гэж уул нэг чинь ботцсон байсан. Тэгээд чи мэдж байгаа штэ шөнө нэг чинь цэцэг хийгээд нойргүй хоноод юу подкасттай манта за энэ подкастыг дараа нь болъё зүгээр гоё тоглолтоо жаргаж үзье гэж одоо тоглолтондоо ач холбогдлоо өгөө тэгээд подкастаа хийж амжаагүй тэгээд одоо ингээд нөхөд хийж байгаа бас надад сайхан байна ямар ч байсан гоё зурагнууд видеонуудыг оруулъя танай бас entertainment те чамд олон чиний хамт олон бүх одоо тоглолтоор ирсэн хөөрхөн дүүн нартай бүгдээрэнд нь бас аз жаргал эрүүлийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье цаашдаа бүр өшөө цаана байгаа залуу сайхан бүжигчд ч гэсэн ирэх бах тэгээд танай хамт олонд бас амжилт хүсье Европоор ирэхээр нь тэгээд ихчийнх нь гэрээ хаалга бол нээлттэй бас илүү их амжилтыг хүсмээр байна та нарт хурдан ирээрэй гэж бас өрмөр байна. Орхон лачмаар байна. Ерөнхийдөө Европоор явж байхад ер нь хөгтөө хөгжилтэй юм болж ирсэн үү ихчэнд? Одоо зөндөө байсан дөө. Одоо яг ингээд яг яриг ингээд цуцгандаа тастай орж ирэхгүй юм. Зөндөө тасдаг ер нь Европоор бид нар чинь зөндөө чийлүүл манай яг гарах өмнө хувцас задрах ч юм уу, цэцэрлэгаанууд задрах ч юм уу, скват викинг ажиллах ч юм уу. Нэг их бүдрээд өмсөх ч юм уу, амир нэстэнэс юмнууд хойд яг фаст тавьчихсан юм зөндөө байгаа яг яриг гэхээр одоо яг орж ирэхгүй юм. Тэгэл энэ болгоны тэгэл яста урлаг гэдэг чинь нэг талтаа тэгэл маш цэрэгжилт шиг байдаг. Бас дээрэс нь бас юм болгон бол ингээд ер нь маш юм хурдтай болж өнгөрдөг учраас тухайн үеийн нөхцөл байдлыг айтайхан зөв гоё авч гарна гэдэг чинь л одоо урлагийн хүмүүсийн ажил гэдэг шүү дээ тий. Тэгээд энэ гоё болгоны арталт гарч чаддаг танай хамт олонд бас дахин баяр хүргье. Тэгээд ер нь подкастаа хоёлаа ингэсийгээд өндөрлөе дөө. Ихчин дүүгээ ер нь гэр бүлийнхэн болон хамт олондоо хэлэх үг юу вэ? Бас сүүлийн сэтгэлийн үгийг чамд бас үлдээ. За хамт олондоо Монголын амжилттай хамт олондоо сүүл шөнөгийн баста бүгдэнд нь хайртай шүү. Таны бүгдээрээ маш мундаг шүү. Маш халуун болон гэр бүл шүү. Танартайгаа хамтдаа цаашдаа зөндөө олон зүйлийг зөвлөж саасаа бүгдээрээ маш гоё зүйлийг зөвлөж хамтдаа аз жаргалтайгаар амьдрнаа гэж хэлээ. Хөөрхөж.
бас баярлалаа. Баяртай. Баярлалаа. Баярлалаа.